Аргата одоо чи ихний 5-аас чи хэрэгтэй авах одоо гүнсээ. Агана. За Улс аймгийн сагсан өмсөлчтэй өнөөдөр өндөө хүргэе. Яа, Улслиг 2026 удирдлагын нээлтийн тоглолтод яг одоо хэдийн зэргийн тэг хөрсөн 45 дугаар ангийн спорт заалнаас тав хүн хүрч байна. Өнөөдрийн 3 дахь тоглолт баруун бүсийн эрчим хүчний системийн барууны дайчт баг. За хэдийн зэргийн тэг хөрсөн 45 дугаар ангийн хилчин баг бод. Удирдлагын эхний нээлтийн тоглолтоо хийхэд бэлэн болжээ. За эхний хоёр тоглолт Догтс болон Justice багууд хамгийн ихний тоглолтыг хийсэн. За тэрний дараа баруун бүсийн өнгөрсөн жилийн аварга ундраг уус болно. Хардарх дуурхаан Алтан шонхор багууд хоёр тоглолтыг хийсэн. За гурав дахь тоглолт яг одоо талбайд эхлэх гэж байна. За баруун бүсийн эрчим хүчний системийн за хуучнаар бол одоо сая бол ингээд шинээр их баг өөрчлөж байгаа. Улаан өмсөлтэй баг. Дайчид цагаан өмсөлтэй баг. Хилчин. Хилчит.
За ингээ 2 багийн тоглолт эхлээд бэлэн болсон байна. Бөмбөгийг Хилчин багаас тоглолтод оролцуулна. Инх манлай. Идрийг асан зай шидэл дамжуулахгүй. Самраас Хилчин бөмбөг таслагдсан. Бөмбөгийг эрчим гаднаас асан зай шидэл дамжуулахгүй. Бөмбөгийн гаднаас Хилчид баг тоглолтод оролцуулна. Дугаард дамирч 10 дугаард дамирч манлай. Манлагийн давталгаа дамжуулсан төгсгөл амжилттай. Тоглолтын эхний оноо Хилчид баг дээр тооцогдож байна. Дэчдог заславаад дамжуулалт асан зай шидэл сул шидсэн шидэл дамжуулахгүй Самраас Хилчин. За Хилчингийн давталгаа Нэлийн урд хаяад өгсөндөө дамжуулалтаа асан зай шидэл сул шидсэн шидэл дамжуулалтаа. Багийн 6 дугаартай дамирчин давсан тоглогч Чимбатын асан зай шидэл дамжуулалттай. Дэчдогийн давталгаа дамжуулсан задлаад өгсөн дамжуулсан 8 дугаартай дамирчин асан зай шидэл Баямгийн асан зай шидэл дамжуулахгүй боллоо. Онооны харьцаа 5-ыг Хилчин баг тоглолтыг дөрвүүлж байна. Өдөрмөгт бөмбөг дамжуулалт инх малай асан зай шидэл амжилтгүй Самраас Хилчин 2 дугаартай дамирчин ган хөрлийн давталгаа амжилттай 2 тууламжаар оноо авж онооны харьцаа 7-ыг алдаатай давталгаа харгуулын шидэлтийг 2 дугаартай дамирчин ган хөрл гүйцэтгэн. Харгуулын нэг шидэлтийг шидсэн Самраас Дэчдог Сомязар асан зай шидэл амжилтгүй Самраас Хилчин Өдөрмөхийн давталгаа дамжуулсан гаврал дамжуулсан дахин дамжуулсан алдаа гарч байна. Явалт олж бөмбөг урагдж байна. Бөмбөг Дэчдогт Сомязар 7 дугаартай дамирчин давталгаа амжилтгүй дамжуулалт давталсан Хилчин багийн давталгаа амжилттай 13 дугаартай дамирчин Эрхэм баярын давталгаа амжилттай олж багтаа 2 оног тооцоолж байгаа онооны харьцаа 9-ийг тоглолтын эхний завсарлыг Эрчим Дэчд багаас авж байгаа юм байна. Тоглолтын онооны харьцаа 9-ийг тоглолтын цаг дуусгаад 7 минут 44 секунд. Хилчин баг алдаа тооцоолаагүй. Дэчдог алдаа багийн алдаа нэг За Хилчин багийн хувьд Улс лигийн анхны удирдлагын аваргын баг байгаа. За өнгөрсөн жилийн хөрөл медалийн эс болсон. За мэдээж тэмцээн хэрийн зэргийн тэгвэртэн шинэ төвлөрийн спорт зааланд болж байгаа учраас хөгжийн дэмжигчид хөгжид бол маш хүчтэй хөгжийн дэмжигчтэй баг байгаа. За бөмбөгийн тоглолтод Дэчдогоос тоглолтод оролцуулсан давталгаа Сомязар амжилттай
Сумиазрын зүссэн давталгаа амжилтгүй самраас нэмэлтэн дээр Хилчмагийн алдаа. За Баян хоёрт боломжийг үсгээ дээш явах байл алдаа гараач. Хоёр чирээ шилдэг үсгэхээр бол доо. За спортын мэс Сэндэгийн Баян. Сургуулийн эхний шилжилт амжилттай. Хоёр шилжилт мөн амжилттай. Голтоны харьцаа 2-9. Тоглолтын цаг дуусаад 7 минут 20 секунд. Хилчин их малаа. Дамжуулалт таслагцаа Сумиазр. Баян Давталгаа амжилтгүй хамгаалт их сайн болж байна Хилчмагаас. Хилчмаг ерөнхийдөө давталгаа хамгаалалт их тэгш тоглолтыг үзүүлж байна. Харин дайчтайгаас жоохон хамгаалалт давталгаагаа оруулж чадахгүй байгаа гэж тооцоод хамгаалалт бас хэцүү шүү. Урвас шидэлт амжилтгүй. Самраас дайчдаг. Бомбоос цаа Хилчмагаас За их мөр мөнгө тастаа. мээр бомбыг тастаад Хилчмагийн давталгаа Идэрмөх амжилтсан дахин амжилтсан Мантагийн шидэт амжилтгүй. Хоёр дахь боломжийг үүсгэсэн өмнөний төлөв тэмцэл Хилчин бомбод тасалсан боломжийг мантааваад 2 оног тооцоолж байна. Хилчмагийн 10 дугаард амирч давсан тоглогч Буйны Дэлгэрийн их мантаа 2 оног тооцоолж байна. Оноо харьцаа 11-2 алдаа гарч байна. Хилчмагийн 9 дугаард амирч Идэрмөх алдаа. Өмгийн гаднаас дайчдаг тоглолтод оролцуулна. За Сумиазрын 3 онооны шилжилт амжилттай. Амагийн 5 дахь оноо. Хилчин Глобийн давталгаа амжилттай 6 дугаартай амирч. Баярлалаа. Чиматын давталгаа багтаа 2 оног авч ирж байна. Хамгаалалт аваад дамжуулалт тасдагцсан Хилчмаг 3 дугаар тамирчин Бямбаргачаа илүү алхамд болж гомгөрөгдөж байна. Хилчмагийн алдаа 2, Зочмагийн багийн алдаа 1. Асын зай шидэлт амжилттай. Сумиазрын 2 дахь асын зай шидэлт тоглолт онооны харьцааг 8-13 болгож байна. Идэрмөх, Чимбат, Эрхмаяр, Буцаат Идэрмөхт дамжуулсан асын зай шидэлт амжилтгүй бөмбөг Хилчин клубээс гарсан байна. За ерөнхийдөө бол дайчтайгаас Сумиазрын 2 асын зай шидэлт Баянмөхийн 2 торгуулийн шидэлт гээд 8 оноо тооцоолчихсон явж байна. Тоглолтын эхний үеийн цаг талдаа орсон байна. 4 минут 30 секунд. Идэрмөхийн давталгаа амжилтгүй 2 боломжийг үүсгэсэн. Амжилтгүй Самраас эрчим дайчт
Бөмбөгийг авсан боловч Хилчимбагийн 6 дугаартай тамирчин Чимбат алдаад оцолж. Магийн алдаа 3 болж байна. Солилцоо орсон Эдэрмөх Эрхэмбаяр сууж талбайд 7 дугаартай тамирчин Баяр цагт 24 дугаартай тамирчин Дашаа орж ирж байна. Эрхэмбаяр асын зайшидал тунж байна. Баямөг Дэчтогийн 7 дугаартай тамирчин Цэннэгийн Баямөгийн асын зайшидал дамжуултай оноо найрцаа 11-13 илүү алхамд болж бөмбөг рагдж байна. Бөмбөг Хилчин клуб Солилцоо 6 дугаартай тамирчин Чимбат сууж талбайд 10 дугаартай тамирчин Инхмала орж ирсэн байна. Сомеозер Эрхэмбаяр давталсан. Баямөгийн давталгаа амжилттай. Тоглооны найрцааг 13-13 болгож эхний үеийн 3 минут 50 секундын дээр тэнцүүлж байна. Инхмала асын зайшидалд амжилтгүй. Самбраас Дэчт клуб Бөмбөгийг Дэчт клуб Хилчин клуб 3 дугаартай тамирчин Гимрача 24 дугаартай тамирчин Дашаа давталгаа амжилтгүй. Дэчт багаас завсарлага захиалсан байна. Тоглолтын цаг дуусаад 3 минут 28 секунд. За тоглолтын эхлэлийг Хилчид маш сайн тавьж оноос олж эхэлсэн боловч. За нэгдүгээрийн дунд байс барууны Дэчтийн тоглолт сэргээд тоог 13-13 дээр тэнцвүүлээд ирлээ. За хоёр багийн тоглогчд бол Улс лигийн тоглолтондоос олон жил тогтвортой тоглож байгаа юм. Тамирчдаас гол цөмөө бүрдүүлсэн хоёр баг байна. За багийн ах Чимбат Хилчимбагийнхаа бүрэлдэхүүнд олон жил тоглож байгаа. За энэ дээр одоо энэ жил бие барагч харин Хилчимбагт шинээр хүч нэмж орж ирсэн байна. За өнгөрсөн жил Нетком багаас тоглоо мөнгөн медаль авч ирсэн санагдаж байна. 3 дугаартай тоглогч бие барагч. За тоглолт эхлэхэд бэлэн болсон. Дэчт бөмбөг дамжуулсан Сомеозер Баямөг Мотоо Сомеозер нэг дөхөд давталгаанд алдаа гарч байна. Хилчимбагийн 3 дугаартай тамирчин Гимрача багийн алдаа 4. За Дэчт клуб 2 дугаартай тамирчин Гансүх Баямөгийн давталгаа амжилтгүй алдаа гарч байна. Хилчимбагийн багийн алдаа 5-аас дээш. Торгуулийн 2 шидэлтийг Дэчт багийн 7 дугаартай тамирчин Спортын мастер Цэндигийн Баямөг торгуулийн шидэлт. Эхний шидэлт амжилтгүй. Хоёр дахь шидэлт амжилттай. Өнөөдрийн 4 шидэлтээс 3-ыг нь оруулж нэгийг нь алдаж байна. За 3 минут энэ дээр Дэчтог онооны дэргүүллийг авсан. 14-13. Дашаагийн давталгаа амжилтгүй. Дундын зай шидэлт амжилтгүй.
Сумын азар 3 онооны шидэл дамжуулгүй Самраас Хилчимагаас бөмбөг гарсан байна. Баяр Софис бөмбөг гарч дайчид баг. Бөмбөгийн тоглолтод оролцуулнаа. Сумын азар Асу Баямухи насын зай шидэл дамжуулгүй Самраас дайчид Баямух нэг дохиод дамжуулсан Сумын азар 2 дугаарт дамжиж Гансүх дамжуулгүй. Хилчимагийн Нашагийн хамгаалалт сайн болсноор бөмбөгийг багтаа авч ирж байна. 10 дугаарт дамжиж инх Малагийн довтлогоо нэг ураад дамжуулсан Самар дороос Хилчимагийн 4 дугаарт дамжиж Наранбаатарын довтлогоо багтаа 2 оног авч ирж онооны дэргүүллийг Хилчимаг авч байна. Тоглолтын харьцаа 15-аас 14. Тоглолтын цаг 2 минут 15 секунд. Гансүхи асын зай шидэл дамжуулгүй. Самраас Хилчин. Дамжуулсан 7 дугаарт дамжиж 24 дугаарт дамжиж 2 дугаарт Гансүхээс сасмай. Батраа хөрөөд өгч байгаа юм байна. За хилчдийн довтлого жоохон зохион байгуулалт болоод гисэн довтлогыг болохгүй байна. За Баямух алдаа гарсан. Бин барагчийн алдаа. Довтлогын алдаа гэж өгч заасан байна. За хажуугийн шуумнаас за дашаа алдаас одоо 2 жил шилдэг өсөлтөөр болсон. Эхний шидэлтэд алдсан. За бие төврөсөртөн газар угаас өнгөрсөн үлрэл тоглож байсан. Сүүл Хилчимагийн өртөнд орсон. Хөлийн зэргийн төврөсөн шилдэг ангидаад баадаг. За 2 шидэлтэд ойлын алдсан. Дайчны давхгаа. За тоглолтын цаг 30 секундаас доош тоологддог хэлсэн. Тоглооны харьцаа 17-14. Хилчимаг онооны дэргүүлийг авсан байна. Нэмжсэн Баямух нэг дөхөө довтлцоо хамгаалалт амжилттай алдаа сатаж байна. Дайч тогийн дотоод ордод амарч Баямух
Багта 2 чөлөө шидэлтийг авч ирж байна. Тоглолтын цаг дуусахад 12 секунд. Хилчмагийн алдаа 5-аас дээш. Дэчтогийн алдаа 2. Алдаагүй их цэвэрхэн тоглож байна. Торгуулийн эхний шидэлт амжилттай. 15-17. Торгуулийн сүүлийн шидэлт амжилттай 2 оног авзурч 16-17 болж 1 онооны зураг авж байна. Өдөрмөх Манда Давталсан дамжуулсан. Яа, давталгаа амжилтгүй Самраас Баямөх аваад урагшаас авсан. Давталсан амжилттай. Сэлэнг Дайчтогийн сэлэнг эцсийн мөчт 2 оног багт авч ирж байна. Тоглолтын онооны харьцаа 18-17-оор эхний үед Дайчтог онооны дэргүүлийг авч өндөрлөж байна. За 1-р үеийн төгсгөлийг барууны Дайчт хон сайн давж төгсгөж 18-17 1 онооны тэргүүлэлтэд өндөрлөлөө. За цаг дуусахад зэрэгсэн хурдан давталганд гарсан Сэлэнгийн давталгаа амжилттай болгосноор 18 дахь оноо багийнхаа 18 дахь оноо авсан. За хилчид тоглолтын эхлэлийг тун сайн тавиад тоглолтын дундаас хойш нэг давталгаа бас болохгүй байна. За энэ үеийн дараа бас завсарлаас гарч ирээд давталгаан дээр нэлээд анхаарч гарч ирэх байхаа. За манай 2026 оны Овслиг Хилийн зэргийн 245 дугаар ангийн спорт залаас та бүхэнд хүрж байна. Талбай дээр Хилийн зэргийн 245 дугаар ангийн Элчинбаг Марамс эрчим хүчний системийн Дайчдог тоглож байна. Онооны харьцаа 18-17-оор Дайчт 1-р үеийн дэргүүлийг аваад дууссан. 2-р үе эхэлж байна. Бөмбөгийн дэдэх тэмцэл маш сайн болж байна. 2 багийн хамгаалалт довтлогоо ер нь их сайн болж байна. Тоглолтыг Хилчин клуб байсан. Тоглолтод оролцуулж байна. 9 дугаарт Дамирч Идэрмөх дамжууллаа. Дашагийн давталгаа амжилтгүй Самраас Дайчид Сумявазар Өмгөө барьсан. Асын зэжид дамжилтгүй Бөмбөг самбарт байгаад дарч байна. Хилчмагийн 2 дугаарт Дамирч Гаан хөрл Дайчтогийн 10 дугаарт Дамирч Батбаяр 8 дугаарт Дамирч Сумявазар Самраас Хилчин 6 дугаарт Дамирч Чимбат давталсан давталгаа амжилтгүй. Инх Манлагийн давталгаа маш гоё давталгаа байлаа. Ойлтонын харьцааг 19-18 болгож байна. За сайн Инх Манлагийн давталгаагаар нэлийн баг сэргэх шиг боллоо. Сумявазар хариу давталгаа Идэрмөхийн сайн хамгаалалт ер нь Элчин клуб маш сайн хамгаалж байна. За сул гараад ирсэн. Сул бөмбөг алдаж байна. Хилчмагийн хамгаалалт Идэрмөх бөмбөгийг аваарагшаас салгаад тоглолтод үлдээсэн боловч Дайчид бөмбөгийг авч байна. Маш сайн хамгаалалт. Яа алдаа гарч байна. 6 дугаарт Дамирч. Шимбатын алдаа, хамаагийнхны алдаа. Тоглолтыг бөмбөгийг Дайчид гөлөв.
Дайчдаг. Тоглолтод оролцуулна. Сумын азрын асын зай шидэл дутаж байна. Самраас Эрхэнбаяр хилчин. 10 дугаарт тамирчин Инх Манлаа. Манлаа асын зай шидэлтийг явуулсан. Инх Манлаа асын зай шидэлт амжилттай оноо найрцаа 22-18. Инх Манлаа тоглолт эхлээд минут 43 секундэд 5 оног тооцоолж байна. Нэг давталгаа, нэг асын зай шидэл. 2 дугаар үе эхний минут Инх Манлагийн хувьд их гоё болж байна. 2 дугаартай тамирчны асын зай шидэл дамжуулгүй. Бөмбөгийг Самраас дайчид дамжуулсан. Дахин дамжуулсан 2 дугаартай тамирчин Гансүх Сумын азар дамжуулсан. 10 дугаартай тамирчин Батбаярын шидэл дамжуулгүй. Самраас хилчин хурдан давталгаа 6 дугаартай тамирчин Чимбатын давталгаа орсонгүй. Яа, гоё давталгаа алдлаа да. Сумын азар асын зай шидэлтэй унгааж байна. Магийн өрнөгт гоноо. Хоёр огийн ерөн шидэлтүүд унж байна. Инх Манлаа асын зай шидэлтэй дахин унгааж байна. Ямар амар шидэлтэй Инх Манлаа. 2 дугаар үеийн 2 дахь асын зай шидэлт амжилттай. Зөрөө Сумын азрын шидэлт амжилтгүй бөмбөг гарч байна. За Инх Манлаа маш хэрэгтэй шидэлтүүдийг хийж байна. Магаас сэргээж байна. 2 асын зай шидэлт, 1 давталгаа. За хилчин багийн 9 дугаарт тамирчин Идэрмөнх Инх Манлаа асын зай шидэлт амжилтгүй Самраас давталсан давталгоонд алдаа гарч байна. Дайчдогийн 20 дугаартай тамирчин. Ялта. Инх хоёрын алдаа. Хилчин клуб дундаас амжилтгүй Самраас хилчин Идэрмөнх 2 оноо. Идэрмөнх үнэхээр гоё дундын зай шидэлт гүйцэтгэж багтаа 2 оног авч ирж оноо найрцаг 27-21 6 онооны зөрөө Идэрмөнх дамжуулалт заагаар гаргасан Инх Манлагийн Инх Манлагийн давталгаа амжилтгүй 2 алхамд за зөрүүлээд дайцдаггүй төбөөс 2 дугаартай тамирчин Гансүх давталгаанд 2 оноо авч оноо найрцаг 23-27 болгож байна. 2 багийн орон 4 онооны зөрүү Инх Манлаа Идэрмөнхийн 3 асын зай шидэлт унж байна. Багийн 30 дахь оног тооцоолж байна. Шидэлттэй байна. Хилчин клуб шидэлттэй байна. Нөгөө талаас Сумын азар шидэлттэй байгаа. Энэ тоглолт нь 3-4 асын зай шидэлтийг унгаад амжсан. Самраас дайчид Сумяад нэг дохиод нэгийг гаргаад асын зай шидэлт амжилтгүй. Самраас хилчээд 3 дугаартай тамирчин Бямрагчагийн давталгаа амжилттай. Багийн 32 оноо тоглолтын зөрүү 9 болж өөрчлөгдөж байна, холдож байна. Сумын азар нэг хамгаалагч дамжуулсан, маш гоё дамжуулалтыг оноо олгож байна. 10 дугаартай тамирчин Батбаяр. За хилчин клубын 3 дугаартай тамирчин Бямрагчаа дамжуулсан, дамжуулалт таслагдсан. Дайчдын маш сайн хамгаалалт 8 дугаартай тамирчин Сумын азрын давталгаа амжилттай. Оноо найрцаа 27-32. Идэрмөнх Инх Манлаа 3-аас аваа шидсэн шидэл амжилтгүй. Самраас дайчдын Гансүх дамжуулсан. Дахин дамжуулсан. Давталгаа амжилтгүй.
Инх малаа самраас авч товтлогоонд дамжуулсан, дахин дамжуулсан. Бөмбөг үлдэх нь үлдэж чадсангүй. Бөмбөг хийчин өлөвдөө үлдэж байна. 8 дугаарт тамирчин Сумын азар суугаад талбай 7 дугаарт тамирчин Баямөх гарч ирж байна. Инх малаа Даша. За бөмбөг таслагдсан. Дашдын давталгаа. Баямөх аваад ганц үг дамжуулж ганц үг 2 оноо тооцоолж байна. Тоглолтын найрцаа 29-32. 9-с онооны зэрэг 4 болгож 3 болгож багсгаж байна дашдаас. Дамжуулалтай. За хэлчин клуб нэг дохиод давталгоонд Бимбарагчаа амжилтгүй 2 дугаарт тамирчин Ган хүрлийн давталгаа амжилттай. Оноо найрцаа 34-9. Гансүх дамжуулсан. Хамгаалалт орсон. Алдаа гарч байна хамгаалтан дээр. Хилчмагийн 24 дугаарт тамирчин Дашагийн алдаа. Багийн ихний алдаа. Солилцоо захиалсан байна. Хилчмагаа солилцоо. Даша гарч ирээд 4 дугаарт тамирчин Наранбаатар талбайд. За Баямөх ямар ч тоглолтоо хийж болно доо. Нилээ сайн дамжуулаад зүсээд орсон, голоор орсон хамгаалалт амжилттай. Хамгаалалт, наркагийн хамгаалалт жоохон суулж шиг боллоо. 10 дугаарт тамирчин Батбаяр шидэл гүйцэтгээд оноогоо авч байна. Инх малагийн алсын зай шидэлд амжилтгүй. Самраас 2 дахь боломжийг үүсгээд Баяр зогтын алсын зай шидэлд амжилтгүй 3 дахь боломж. Давталгаа амжилтгүй дахин нэг боломжийг хилчин клубээс үүсгэсэн Инх малаа 1 2 хамгаалагч 3 дахь Дайчтогийн хамгаалалт маш амжилттай болж байна. Зөрүүлээ давталгаа байсангүй. Тоглолтын найрцаа 34-өөс 31. Тоглолтын цаг 3 минут 51 секунд. Бөмбөгийн тоглолтын Дайчт багаас тоглолтод оролцоолно. Шидэл амжилтгүй. За хилчин баг нэг жоохон тогтоогод өгж байна. Хувилбар дуудаж байна. Дамжуулсан завж дээр гаргаад өгсөн. За дахин 45-аас Бимбарагчаа нэмэлт амжилттай 7 дугаарт тамирчин Баяр цогтын давталгаа амжилттай 36-31. Бөмбөг таслагдсан. Маш олон дамжуулалт байсан. Инх малаа маш ухаалгаар бөмбөгийг багтаа авч үлдлээ. Бимбарагчаа инх малаа дамжуулалт алсын зай шидэлт ороод гарч байна да. Маш ойрхон байна. Зөрүүлээд Дайчтогийн ганц үг дамжуулсан Сумын азар. Сумын азар. Хамгаалалт маш сайн болж байна. За хилчин клубээс хамгаалалт маш сайн болж байгаа. Ер нь сул давталгаа оруулахгүй гэсэн тактиктэй байгаа бол да. Тоглолтын найрцаа 36-аас 31. Сумын азар дээр алдаа гарсан. Багийн 2 дахь алдаа. Солилцоо оруулж байна. 7 дугаарт тамирчин Бямцогт суугаад 2 дугаарт тамирчин Ган хүрэл талбайд гарч ирж байна. Хоргуулын шидэлтийг Дайчтогийн 8 дугаарт тамирчин Сумын азар. За эхний шидэлт онж байна. Оноо найрцаа 32-36.
2 дахь шидэлт амжилтгүй. Самраа Сэлчин Идэрмөх Бимэрхча Нарматар Бимэрхча дамжуулсан Маинх Манлагийн шидэлт амжилтгүй. Самраас дайчид Гансөх за хамгаалалт маш амжилттай болоод Хилчимбагаас онооны зөрүүд тэгж их салаагүй л байна да. 32-36 барих боломжтой. За Нарматрын 2 оноо 38-32 болгож байна. 6 онооны зөрүү. За Баямөнх яасан зэжил амжилтгүй Самраас Хилчин клуб. Бимэрхча Гана Идэрмөх Зягаан үлгэн давталгаа амжилттай. Багийн дэвшдэх оноо тоглолтын онооны харьцаа 40-32 болж 8 онооны дэргүүллийг Хилчинбагаас аваад байна. Сумиазар Сумиазрын давталгаа дамжуулсан Баямөнх давталсан Дид 2 хамгаалагчийн эсрэг алдаа салгаж чадлаа. Хилчинбагийн 2 дугаартай Тамирчин гай хүрлийн алдаа. Багийн 3 дахь алдаа торгуулаа 2 шидэлтийг 7 дугаартай Тамирчин Баямөнх эхний шидэлт амжилттай. За торгуулаа шидэлтийг маш өндөр хувьтай гүйцэтгэж байна. За 2 дахь чөлөө шидэлтэй алдсан. Холдооны харьцаа 40-33 инх манлаа. Гаулик давталгаа амжилттай. Холдооны харьцаа 42-оос 33 9 онооны зөрүүг Хилчинбаг үүсгэсэн байна. Сумиазар Өмгийн хөлбөр өөрөө давтлан дамжуулсан Сүхийн дундын зай шидэлт амжилтгүй Самраас Хилчин клуб. Давталсан Ганагийн давталгаа ардталтаас цацаад маш гоё өмсөг давталгаа орж байна. Онооны харьцаа 44-33 11 онооны зөрүү. 3 асын зай шидэлт амжилтгүй Баямөнхийн. Хилчинбагийн давталгаа инх манлагийн за хамгаалалт маш сайн болж байна. Дайчдогоос. За тоглолтын цаг 40 секунд руу ороод ирсэн. 35 секунд. Яа, гарныг өрн зөвлөлөө. Сумиазрын асын зай шидэлт. За сүүл 2 шидлээ, 2 амжилтгүй. Дахиад бөмбөг тасаасан инх манлаа. Хилчинбагийн 10 дугаартай тамирч инх манлаа. Алдаа. Асын зай шидэлт амжилтгүй болоод байна. 3 дахь шидэлтээ алдчих байна. Тоглолтын цаг 17 ороод ирсэн. 2 дугаартай тамирч Хилчинбагийн 2 дугаартай тамирчин ган хүрлийн давталгаа амжилттай бөмбөг дахин тасдагсан инх манлаа сувсул 3-ын зай асын зай шидэлт амжилттай 3 оноо тооцоолж байна. 49-33 16 онооны зөрүү тоглолтын 23-ын цаг дууссан. 16 онооны тэргүүлэлтээ Хилчинбаг 2 дуурын тэргүүллийг авч чадлаа. Хэсэг хугацааны дараа тоглолтын 3 дугаар үеэр за эхний хагсын төгсгөлийг Хилчид тун сайн тавьж
16 оны тэргүүллийг багтаа бий болголоо. За ган хөрлийн ээж дараасан давтаханууд. За тоглолтын төгсгөл дээр үеийн төгсгөл дээр инх мандагийн насын зан шидэлт амжилттай болсноор 49 тоноогоо авсан. За дайчдын давтгаа 2-р хагасын дундаас 4 үеийн дундаас жоохон унчлаа. За давталхны сонголтууд их багтаа байна дайчдын хувьд. За орж ирээд бас сул байвал насын зан шидэлтүүдийг шийдчихэд байгаа. За утгагүй 3-р үеэр тэргэн болснаа. За Овслигийн эхний өдрийн 3 дахь тоглолт Хилчин баг баруун басны эрчим хүчний системийн дайч тогтой. Эхний хагас 49-33 харьцаатаагаар өндөрлсөн. Тоглолтын 2 дугаар хагас гас үхий насын зэжидэлт амжилтгүй. За Хилчин багийн хамгаалалт бас сайн болоод байна. Ер нь нэг тухтай довтолж бол чадахгүй байна. Дайч тогоос довтолгоо амжилтгүй болоод самраас Хилчин баг довтолгоо шилжсэн. Инх манлаа сул гаргаад өгчлөө штэ. Дэрийг үнийг
Сул гарах юм бол оноо болгочод байгаа бүх хүмгийг онооны харьцаа 52-33. За дайч дугаас. Давталгаа амжилттай ганц үхий 2 оноо. Онооны харьцаа 34-52. Хилчмагийн Идэрмөх. Хилчмагийн давталгаа Жадамгийн давталгаа яа амжилтгүй болсон. Тоглолтын онооны харьцаа 52-оос 35. 17 онооны зөрүүг Хилчмаг үүсгэсэн байна. За Хилчмагийн давталгаа яа дайч дог маш сайн хамгаалж байна. Тоглолтын онооны харьцаа 52-оос 35. Сумяазар сулцаа гаргаад дамжуулчлаа, бөмбөг тасдагдлаа. Идэрмөх урагшаа дамжуулсан дамжуулалтын дээр оноо болгохоо нэг ч мэдэх байхаа. 54-35 19 онооны зөрүү. За онооны харьцаа нэлээ холдоод эхэллээ. Эрчимагаас жоохон ажиллаад өгөх хэрэгтэй байна да. Хилчмагийн хамгаалалт маш сайн болоод ер нь л нэг сул давтуулахгүй гай үли хамгаалалт. За энийг ч нэг оноо болгохоо мэдэх байхаа юм байна. Яа. 56-35. 21 онооны тэргүүллийг Хилчмагаас авсан байна. Сумяазар нэг хамгаалагч өдөөс давталгаа амжилтгүй болоод байна. Урагшаа дахиад дамжуулсан инх малаа энийг сул оноо олох байхаа. За тэгэлгүй байх. Тоглолтын онооны харьцаа 58-35 23 онооны дэргүүлийг Хилчмаг авсан. Солилцоо дэчтгэ багаас 9 дугаартай дамирчин 5 дугаартай дамирчныг суулгаж талбайд 20 дугаартай дамирчин. Инх хоёр 14 дугаартай дамирчин Дэмрэл Нямбо талбайд гарч ирсэн байна. За асан зайшидалд стачтын асан зайшидалд амжилтгүй 2 дахь боломжийг үүсгээд. За асан зайшидалд Баямөх ороод гарлаа да колцонд. Хамгаалалт сайн болоод наа Хилчмагаас. Дайчтогийг юм хийлгэхгүй байна. Инх малаа 3 асан зайшидалд амжилтгүй. За Самраас дайчтог. Дайчтогийн Баямөх асан зайшидалд амжилтгүй. Самраас Хилчин. Инх малаа урагшаа хурдан давталгоонд. За 60 оноо. Тоглолтын онооны харьцаа 60-35. 25 онооны дэргүүллийг Хилчмагаас авсан байна. Дайчны тоглолт ерөнхийдөө бол унчлаа. Хилчмагаас хамгаалалт маш сайн болоод ер нь орж ирсэн үйлбэрүүд энэ сайн ницаж чадаад байгаа болохоор дайчдаг нэлээд хямарсан тухгүй болсон харагдаж байна. Шидэлтэндээ найдаад байна. Дайчдагаас шийдрүү бас доош орж буддаг болохоор ойрхон тоглолт. Оноо явах боломжтой магадгүй задлаад бас суул шийдэх боломжтой. Ерөнхийдөө бол одоо Хилчмагийн хамгаалтыг задлж нэг оноо авбал бас баг зэрэг юм болов. Яаж довтлох учраас нэг өгөхгүй байна да. Илүү алхамд олж бөмбөрөгдсөн байна. За дайчдагаас довтлогоо хувилбар дуутсан асын зан
шидэлт нэг дохиод нэг хамгаалагч дамжуулалт дамжуулалт таслагдсан. Хилцэн баг хоорондоо ойлголцсонгүй. Бөмбөг дахин таслагдчих. Дайчдаг. Хамгаалалт нэг хамгаалагч гаргаад ганц үхий асын зай шидэл дамжуулахгүй. Тоглолтын харьцаа 35-60 хэвээрээ байгаа. Тоглолтын цаг 6 минут 10 секунд. Хоёр огийн үед их цэвэрхэн тоглож байгаа 3 дугаар үе дээр эхний үе дээр тоглолт эхлээл 3 мөрөө алдаатай болсон байсан бол одоо тоглолт эхлээд 4 минутын хугацаанд альчааг алдаа аваагүй байгаа. Гас өхийн довтлогоо энийг л хиймээр байгаа шүү дээ. 37-60. Энэ довтлогоог л дахиж нэг хармаар байна да. Дайчтагийн үед жоохон довтлогоон дээр сул харагдаж байна. Шидэлт бол хитрхээ одоо шидэлт хийгээд довтлогоо хийхгүй байна. За эндээс Хилчмагийн асын зай шидэлт 14 дугаартад амарч хамгаалан тоглож Батзүргийн асан зай шидэлтсэн. Багтаа нэг 3 оног авч орч байна. Тоглолт оноо найрцаа 63-37. За бөмбөг Дайчтагаас гарсан байна. Жаран 3-37 26 онооны зөрүү. Жатамба Олзоор Жатамба дээр. За Батзүрэг дээр. За тэгээд 7 дугаартай тамирчин төвийн тоглогч Баярцогт асын зай шидэлтийг амжилттай болгож онооны харьцааг 66-37 болгож 29 онооны дөрвөлийг авсан байна. За алдаа гарч байгаа довтлогоонд торгуулийн 2 шидэлтийг гүйцэтгэн Дайчтагаас Хилчмагийн 14 дугаартай тамирчин Батзүргийн довтлогоо. За Дайчтаг алдаан дээр. За эхний шидэлт амжилттай Дайчтагийн 8 дугаартай тамирчин холбоон тоглогч Сумья Озар. За 2 дахь шидэлт мөн амжилттай. За тоглолтын онооны харьцааг 66-39. 27 онооны зөрүү. Довтлсон 2 хамгаалагчийн үүдээс довтлсон довтлогоо амжилтгүй. Дашааш бэртаа байна уулгана. За дамжуулалт таслагдсан. Дашаа дээр урагшаа дамжуулаад өгсөн. Арын хамгаалагч 4 дугаартай тамирчин. Бүх хотын хамгаалтан дээр алдаа гарч байна. За 24 дугаартай тамирчин Дашаа торгуулийн 2 шидэлтийг гүйцэтгэн. Эхний шидэлт амжилтгүй. 2 дахь шидэлт. За мөн амжилтгүй. За тэгтээ самраас дайчид. Довтлогоо нэлийн хурдтай довтлогоо бөмбөг алдаж байна. Дашаа маш цэвэрхэн уураа гараад ирсэн. Дамжуулсан. Хилчмагийн 1 дугаартай тавирчин адил болдیں۔ Асын зай шидэлт амжилтгүй. Хилчмагийн алдаа. Дайчтагаас бөмбөгийн тоглолтод оролцсон Сумья Озар. Дайчтагийн Баямөхи асын зай шидэлт амжилттай.
Онооны харьцаа 42-32, 42-66. За нэлээ ширүүн давталгаа арталтаа цацаад орсон давталгаа амжилтгүй. Хилчин гөлөө. Асын зайшидалд амжилтгүй. За Сами Азар дайчид. За асын зайшидалд амжилтгүй дайчдагаас. Гүмбэг гарч байна. За 2 дугаар хагсын 3 дугаар үеийн тоглолтын онооны харьцаа 66-42-оор үргэлжилж байна. Тоглолтын цаг 4 минут 2 секунд. Хилчэнбаг Баяр цагт. За давталгаанд дамжуул таслагдчих. Сөрөг давталгаа амжилтгүй болчлоо. Дайчдагаас 24 дашаа 1 дугаартай тамирч адил бол амжилтгүй. Тоглолтын онооны харьцаа 42-66. Дайчдагаас солилцоо талбай дээр ганц ух гарч ирсэн. За Даша Хилчин клубын 24 дугаартай тамирчин Даша 1 2 дамжуулсан, дахин дамжуулсан. За асын зайшидтыг Хилчин клубын 7 дугаартай тамирчин Баяр цагт гүйцэтгэж онооны харьцааг 69-42 болгож байна. Тоглолтын харьцаа 69-42. Таруулын 2 шидэлтийг дайчдаг багаас. Тоглолтын харьцаа 69-42, 8 дугаартай тамирчин Сами Азрын эхний шидэлт амжилтгүй. Хоёр дахь шидэлт амжилттай 43-69. За дайчдагаас ер нь жоохон ядралттай харагдаж байна. Нилээ алхамд Хилчинбагаас гэж өмөө дайчдаг. Нилээ ядарсан Хилчинбагийн хамгаалтыг сэтэл чадах давталгаа одоо гарч ирээгүй байна. Одоо бүгд л бодож байгаа ах та яаж давтлах уу гэд. За хийж дуусах багт 4 дугаартай тамирчин. Бөхөтийн давталгаа амжилттай. Асын зайшилтэлд амжилтгүй. Дашаагийн шидэлт байсан байна, шидэлт амжилтгүй. Ганц өх ер нь давталцоход байгаа. За байдгүй. Бөмбөг өөрөөсөө гарсан ганц өхөөс. Бацэр Алзойр дамжуулсан Баяр цагтын шидэлт. За Хилчинбагийн 1 дугаартай тамирч адил болт. Дайчтай. Баг дээр алдаа гаргаж байна. Тоглолтын 2 дугаар хагасын 3 дугаар үеийн цаг дуусаад 2 минут 30 секунд. За дайчдагаас давталгаа амжилттай. Онооны харьцаа 45-39. Хилчин клубын асын зайшидалд амжилтгүй. Шүүс тоглолтыг зогсоосон. Онооны харьцаа 69-47. Алдаа нэхэд байгаа юм болов.
За манай дайчдын тоглогчид нэлээд шатсан харагдаж байна. Завсарлага захиасаа. За 2 дугаар багсын 3 дугаар үе. Маш өрсөлдөөнтэй болж өрнөж байна. 69-47. За бөмбөгөө тоглогчид талбай дээр бас хоорондоо контакт үзэж маргаан гаргасан. За шөөгч хоорондоо ярьж байна. Тоглогч бас завсарлага авсан. Кичгээ. За техник алдаа гэсэн гашаа техник алдааны нэг шийдвэр үүсгэж алдсан. За одоо хөнгөл товтон дашт баг оруулна. Хөрөнд хооны харьцаа 47-69 байгаа. Дэштийн автлага амжилтгүй болсон. За хоёр дахь боломж үүссэн. Ганц их оролт гүйцэтгсэн алдаа салгалаа. За дэштийн хоёр дугаар төлөвлөгч ганц ихийн тогтолцоо үүсгэх байд. Чин баг алдаа гаргасан. За ихний шийдэлт амжилттай. За багийн 47 дахь оноо, 48 дахь оноо. За хоёр дахь шийдэлт
Амжилтгүй самбраас дашаа самбраас мөгийг. За хөл тавьсан гэж. Шүт зааж байна. Хажуугийн шугнаас кичит баяр цагт төмөгийг төвлөр цуулсан. Агчтын отхоо жавч руу гараад өснө. Баяр цагтын алсын зай шидэг. Амжилттай. За багийн 72 дахь нөө. За энэ тоглолтод 2 ч доогуураас оролцсон. Ансуух жавч руу Баян руу гарсан Баян нэг дохиод дотор шахад орсон. 2 дахь боломжийг үсгээд биш явсан. Багийн 50 дахь нөө. За дашиг нөхөө хамгаалалт амжилттай болсон. Даштай хамгаалалт амжилттай боллоо. За дашаа техник алдаа авах байхаа. За дими юу хийж байна да. За алдаа. За ингийн алдаа үдээгээд өөрийн сэргэн өөрөө ч бас сэргэн сууяа гэж хитрхи шатаад авах шиг байна. За сүмээр ихний шидэт амжилтгүй. За 8 дугаартай дуулагч Сүмийн Озар. За багийн 2 шидэт амжилттай болсон. Багийн 51 дахь нөө. 21 оны зөрүүтэй тоглолт явуулж байгаа. Инх мандаа. За залсан бөмбөг хамгаалтанд орсон. Даштай хамгаалт маш сайн байлаа. Нөгөө батраа чи хаан цэг гэж байгаа. А? Тэгээ аваа юу. Тантаа болчих яа гот юм бэ? За наач нугасаа нуус бодсон байцаа шиг байна. За хоёрын хоол хэсэг 53-72. Хоёр шилдэг гүйцэтгэн. За дашдын тоглогч шүүгчтэй бас яриад. За контакт алдаад тоглолт байна. Гаргаад наад гэж байгаа бол. За Баян. Хиш. Анста 54 тоноо. За 3 дугаар үеийн цаг дуусахад 54 секунд үлдсэн байна. За 2 шидэт амжилт болсон. За инх мандаа энэ үедээ нэг харагдаг байгаа. Эхний 2 үедэр тун сайн тоглосон. Баяр цаг. Дашаа руу дамжуулаад хичээд болчихсон гарсан гэж үг заасан. Сэлгээ ган хөрөл орчиж байгаа юм. 2 дугаартай тоглогч талбайд орж. За Наранбаатар бас мөн талбайд орж байна. За дашны товхыг харъя. Ган сүх. Дамжуултыг өгсөн. Алдаа гарсан. За гансхийн товхыг харъя. За ингээд хамгаалагч яагаад дамжуултыг гоё гаргаад өгсөн. За ихний шидэт дамжуултгүй. За 4 дугаартай тоглогчийн 2 шидэт. Мөн амжилттай 2 боломжийг өссөн. Яа, амархан байж болохоос товхог авлаа. Дахин боломжийг үсгээд дэш явсан. За алдаа сулсан байна. 20 дугаартай тоглогч. Түүнд дөрөж даваагийн их хоёр шиддэг гүйцэтгэн.
За тоглолт нэлээд удаашраад 3 дуурын төгслийг дайчт энэ боломжийн онтой явуулж орчуулсаар байна. За энэ хоёр. За ийм их шүлээ шилдэхэд оруулах хэрэгтэй. Оноо дутуу байгаа. За нэдийг хүч гаргасан контакт өндөртэй тоглолт хоёр багийн явагдаж байна. За энэ хоёр шид мөн амжилттай болсон. Наранбаатар самбарсан бөгөөд Хилчид новтлохонд инх манда ган хөрл хурдан новтлохонд ороод ирсэн. Бөмбөгөө гарсан. За тоглогчд ер нь контакт өндөрт. Хоёр шидэл. Техник алдаа. Яаш. За техник алдаа шиддэг Баян мөнх үснэ. Баян мөнх эхний шидэд за угаагаар гарч байна. Ер нь за тургуулаа оруулахгүй хочихгүй багт. За одоо алдааны хоёр шидэлтийг 4 дугаартай тоглогч. Дайчтаас гүйцэтгэх юм байна. За өсгөөрийн Бөхбат эхний шидэлтээ автсан. За хоёр дахь шидэлтээ харъя. За дараас нь 5 шидэлтээ алдлаа да. Яа дайчт. Энэ 5 шидэлт орсон бол тооны 0-12 болж орох бай да. Инх манда урагшаа Нарбат гараад ирсэн. Нэгээр явсан товхоо. За. Хоёрын товхоо. Сүүлийн 5 секунд 3 дөрөвийн төгсгөл Сумын газар дамжуулалтаа гоё өгсөн. Цаас дамжтгүй инх хоёр дахь боломж мөн амжтгүй. Алдаа шүүгшүүлж байна. Дайчти алдаа хаа 5 дугаартаа тоглож. Цаг дууссан. За Үслигийн 2026 оны удирдал. Өнөөдөр нээлтийн тоглолтууд өгч байгаа. Нээлтийн тоглолтод Хилчинбаг Дайчт багт хоорондоо таарсан. Эхний 3-ын дараа 72-55 гар тоглолт өндөрлөж байна. Шийдвэрлэх 4-р үе тавдыг хүлээж байна. За 3-р үеийн төсгөл дээр Хилчтийн довтлоо унаад. За Дайчт өөрсдөө хэд хэдэн боломж гаргаж чөлөө шидэлтийн үтгөөсдсөн боловч 5-6 чөлөө шидэлтийн дараад нь алдчихгүй. За 3-ын дараах багуудын тоглогчд ер нь ядралтай болж ирж байна. Бас ойр төвцөө уралдаанд цөөн болж байсан. За нэг сар гарангийн өмнөөс Услигийн тоглолт болох зар гарч ирсэн. Чигсэн маргад хоёрын хажууд суугаад ингэ видео камерыг басна жоох юм байна. Яаж анзаарч байна. Сэлгээд ингэ сэлгээд. Бидний тэр үстэй бас сэлгээд юм л гэж байна. Одоо юу? Бодож альтаж ич. Одоо ингэ та дөрөв ингэ юу болчих жоо. За баруун үсгийн дайчдын бүрэлдэхүүнд ядан сүрэнгийн Сумья Базар Цэрэн Дорилгийн Цэрэн Даваагийн инх хоёр Ослын Чулуунбаатар Ишбадын Итгэлт хоёр Чимэд Доржийн Буян тогтох Бацхийн Дэмбэрэл самбуу Цэмдэгийн Баян мөнх Төмрийн Сэлэнг Даштавагийн ганс өх Өсгөөгийн Бөхбат Намсрагийн Нэмш Сэдийн мөнх шаргал Нямагийн Мигмар сүрэн Бадам самбуугийн Батбаяр гэсэн 15 тоглогч мэдүүлгэнд нэр өгсөн байна. За Дайчтын гарааны бүрэлдэхүүнд Сумья Базар, Инх баяр, Чулуунбаатар, Баян мөнх. За нэг нь Батбаяр гарсан уу? Гарсан бол
За хилчтийн гараанд Эрхэнбаяр, Чинбат, Идэрмүг, Ханхүр, Инхмандаа нар гараанд гарсан. За шийдвэрлэх 4-р үеийн тоглолт. Дайшт бөмбөгийг тоглолтод оролцуулсан. За хилчт бөмбөгийг таслаад Идэрмүг тоглохыг эхэлж байна. За 9 дугаартай холонд үлдэж Идэрмөг. Бимбарагчаа Эрхэнбаяр төгдөр. За дараад Чинбат руу гаргасан. Багийн Чинбат дундын зай шидэлтийг гүйцэтгсэн амжилтгүй Самбара Синхбаяр. За ганц их тоглохыг эхэлж байна. Баямөнхийн насын зай шидэлт амжилтгүй Самбара хоёр боломжийг өгсөн дайч. Сумьязар Доктор амжилттай болсон. Багийн 58 дахь нөө. За хилчид Бимбарагчаа Эрхэнбаяр наан Жаданбай асууд байсан да. За Идэрмөг хоёр шамгалагчтай задлаа. Хоёр тоглогчийн өндөгөд бөмбөг авч туссан. За хилчид одоо хамгаалт нэг хамгаалт гэж тоглохоогоо сэргээхгүй бол. За сүүлийн хэдэн 40 тоглохоо нүмчүү да. Ганцхи алсын дэжидэл дутсан. Гөхөт Самбараас бөмбөгийг хоёр боломжийг өсгсөн. За хилчдийн хамгаалт бас унаад өөрсдөө Самбарыг бас хамгаалт. Бөмбөг алдаад байна. Дахин нэг алсын дэжидэл амжилттай болсон. За энэ Кристалч байгаа Сумьязар 8 дугаартай тоглож 2 дараас алсын дэжидэлтэй амжилттай болгож багийн 61 дахь нөө 11 оны зөрүүтэй боллоо. Хоёрын тоглолтын тооны зөрүү. За шийдвэрлэх 4-р үе эхлээд үеийн эхлэлийг баруун бүсийн дайчид тун сайн тавилаа. Тэр дундаа 8 дугаартай тоглогч. Багийн холон тоглогч Ядам сүрэнгийн Сумьязар хоёр алсын зай шидэлтийг амжилттай болгосноор тооны зөрүү 11 болж ойртсон. За зөрөөд нөгөө талд хилчид бөмбөг алдалтууд яваад байна. За бас нэг сул тал хамгаалтын самбартаа бөмбөг авахгүй байна. За багийн холон тоглогч Идэрмөгөөс одоо довтлооны эхлэл гарна да. За Жаданбай бөмбөгийг тоглолтод оролцуулсан. 4-р үе эхлээд минут 50 секунд өнгөрсөн байна. За Идэрмөг бөмбөгтөө Бимбарагчаа. За дахин нэг бөмбөг алдал. Дайштай хамгаалт сайн байна. Дараас бөмбөг тасалтууд ганц их тоглоход орж ирсэн. За төврөө Сумьязар дундын зай шидэл. За жоохон зангчлаа да. Дахин хоёр боломжийг үүсгэсэн байна. Дайчт Баямун тоглохыг үүсгэхэд шалдаа гаргасан бөмбөг. Дайчт нүүрний шоноос бөмбөгийг тоглоход орцуулна. За хилчдийн довтлогын хамгаалт аль аль нь ер нь болохгүй байна. За Сумьязар бөмбөгийг тоглолтод орцуулсан. Бөхөт Орсон дундын зайн довтлогоо амжилттай болсон. Багийн 63 дахь нөө. За Идэрмөг Чинбат. За багийн Чинбат. Хорштой тоглогч Жаданбай Чинба. За дахин нэг бөмбөг алдал. Яа. Тэч дараалсан бөмбөг алдчихв да хэлж.
Нээж дараасан бөмбөглөлтүүд. Хооны зүрх ердөө 7 болж орцсон. За Бимбарагчигаас нэг довтлон санаачлах гарах болоо. Ойд амжилт өгсөн Эрхэнбаяр. Яа, явахгүй байсан оноо. Энд ирж явлаа. 74 оноо. Одоо. За Сумьясар нэг дараа дассын зайнаас товцсон. Шидлээ мэдэрсэн байна да. Завсардаг. Хилчтээс дахин нэг завсардаг. За хилчтийн нээж дараасан бөмбөг алдлтууд. За нөгөө 3 оноо болоод энэ да. 20 онооны 22 онооны зөрүүтэй явжсэн даг. За ердөө 6 оноо. За сүүлд 13 дугаарт тоглож Эрхэнбаяр 2 оноо авсныг тооцвол хилчтийн хамгаалалт довтлохоо аль аль болохгүй байна. Бөмбөг алдалтууд их гэж байна. Довтлохоогоо төгсөж чадахгүй бөмбөг алдчихад байгаа. За нөгөө талд хамгаалалтын самбууртаа нэлээд хэдэн бөмбөг алдсан. Айлтаа удаадараас 2 дахь боломжуудыг гаргаад байгаа. За тэрийг одоо дайштууд ашиглаж байна. За дайштын 8 дугаартай тоглогч. Сумьяазар багийн холон тоглогч. За 20 гаруй онооны зөрөг ердөө 6 олохгүй түүний өрг. Түүний алсын ажилтнууд маш чухал байлаа. За ингэж өөртөө жишсэн оноогоо одоо улмал барьж тоглолтын төгсгөл рүү өөртөө очих боломжийг гаргахыг хүсэж байгаа юм мэдээж. Тоглолтын 4-р үеийн цаг 6 минут 51 секундыг зааж байна. Бөмбөг тоглолтод орсон. Эдэр мөнх бөмбөгтөө. За эдэр мөнх Бимбарагчаа задлсан Инхманд ороод ирсэн байна. Задлсан Эрхэнбаяр. Дундын зайд довтлохоо. За довтлохоо нэлт болсон. За гэхдээ энэ удаа довтлохоогоо ямар ч хэлсэн төгсгсөн. Том боломжийн довтлохны хойд руу явж. За хараахан довтлох амжилттай болоо өшгсөн. Довтлохоогоо энэ удаа төгсглөө. Завсартаас гарч ирээд. За ганц их бөмбөгтөө дайшны тоглолтоос сэргэгдсэн байгаа. Одоо явуулт болцсон. Яа. За маш хариуцлагагүй алдаа гаргасан. За хилчид. Хилчдийн Инхманд орж ирсэн байсан. Эдэр мөнх задлсан төврөө эдэр мөнх зөрөөд орсон. Ямар гоё тоглолт өсгөл вэ. За явахгүйсэн тоглолтоо эдэр мөнх 2 оноо авснаар 76 оноо. Одоо хамгаалт алдаа гарсан. Заслооны алдаа юу? Тийм байна. Заслооны алдааг зааж байна. За шийдвэрлэх 4-р үеийн цаг дуусахад 6 минут үлдсэн байгаа. За Хилчбаг 76 оноотой дайчт 68 оноотой. За дайчтууд завсралгаас гарч ирээд. За өөрсдийн болж байгаа довтлооны хувилбар. За хамгаалтын самбарын тэмцэл бас тун сайн байгаа. За бүгдээрээ л бөмбөгийн төлөө тэмцэж байна. Тоглолттой байгаа нэг хүн бол яалт шиг 8 дугаар тоглогч. Сумьяазар бол тоглолттой байгаа. За нуруу харьцангуй намх юм дайчтай. Хилчин багтай харьцуулах.
За Ууслигийн 2026 оны удирдын нээлтийн тоглолтод өнөөдөр Хэдийн цэргийн тэг хөрсөн 45 дугаар ангийн хилчин зааланд одоо спорт зааланд явагдаж байгаа. За Инхмалов мөртөө. За Инхмалла ийм довхны хөвлөрөө сонгож байгаа юм байна. Ямар зөрөгтэй довхны хөвлөр вэ? Асын зай шидэт дамжтай болсон. Хариугийн барьчлаа. Цэндэгийн Баямөнх. За хоёр талаас асын зай шидэт дамжтай болгоод Жавчин дээр Идэрмөнх хамжтгий Самбраас даашт. За өөртөө Самбраас өмгөөд тогтхой ихлүүлж байна. Баямөнх Тансөх Сумын азар. За доор Баямөнх задлсан дээр асын зай нэг догсон зай гаргаад өөртөө. За мөн хоёр боломжийг даашд үүсгэлээ. 3 секунд. Хамгаалтын 3 секунд. Довтгоны 3 секунд. Шөөч. Үдсэн. За 71-79. За Идэрмөнх. За бие барагчийн довтлууд нэг харагдах байгаа. 3 дугаар гарсан. Инхмалла асын зай шидэт дамждаггүй. Баямөнх Самбраас. Тансөх Баямөнх. Баямөнхийн асын зай шидэт дамждаггүй. Довтлогч сүмб гарсан. Тоглолтын цаг 4 минут 50 секунд. За Идэрмөнх. Инхмалла 3 дуу задлсан. Бие барагчийн асын зай шидэт амжтгүй. Эрхмээ бөмбөгийг гад утсан. За хурдан довтлогоонд даашд гарсан. Довтлогоо амжтгүй. Таша өөрийнхөө самбар татчих юм аа. За тоглолт зогссон байна. За энд хилчтийн ходон тоглогч Инхмаллаас унсан эмчин. За сэлгэн цуухаар болсон. Ширүүс татчих юм болоо. За 4 үеийн дараас за 72-79. Цаана. Аа. Монголоо ихтсэн байна ч нөө. За Инхмалла сэлгэнээс орж ирээд алсын зай шидлтийг амжилт болгоод за өгөл ширүүсцэн сэлгэн цуудаа. За Идэрмөнх одоо багийн довтлогыг эхлүүлэх хэрэгтэй. Алсын зай шидлт амжилт болсон. Таша Инхмэр самбар төсрөөд хамгаалагчаас бөмбөгнөрөө шиг маргасан шүүх заасан. Шимбэ орж ирсэн байгаа юм байна. Бөмбөгийг тослуулчлаа. Гой төгсгөл байна Гансхийн. За Гансхийн довтлогын төгсгөлийг бүгдээрээ харцгаая. Энд бөмбөгийг таслаад өөрөө шууд хурдан довтлогонд гарсан. Алхамд гоё, төгсгөл гоё. Багийн 70 довтлогоо онооны зөрдөө ерөөсөө 4. Ердөөсөө 4 онооны зөрдөө боллоо. За энд бөмбөгийг таслаа хурдан довтлогонд гарсан. Ганс гоё алхам хийгээд
Багийн 75 тоногоо авсан байна. 75-79. За хилчдийн гол тоглогч бас Инхманда сэлгэн суусан байгаа. За Инхманда бас талбайд орж ирж байгаа юм байна. За хилчдийн довтлогоо ер нь 4-р үедэр тун хангалтгүй байгаа. Тэд маш олон бөмбөг алдалтыг хийсэн. Энэ бөмбөг алдалтууд нөгөө талд дандаа оноо олсон. 20 гаруй оноо зөрөө ердөө 4 болоод байгаа нийтний бөмбөг алдалттай холбоотой. За хилч бөмбөг алдалттай одоо сүүй шийдвэрлэх 4 минутанд хадгалж чадах уу бас засах уу? Нэг дохиод алсын зайн довтлогоо. Яа! Инхманда яалчгүй энэ багийнхаа оног Инхмандад явуулж байна да. Нөгөө л цэндэгийн Баямөнх алсын зайн шидамжтай болсон. За хувь ур чадвар дээр тулгуурсан оноод хилчдээс явж байна. За тоглогчийн яг хувь ур чадвар дээр суурилсан оноод явсан. Инхманда дахин нэг алсын зайн шидэл энэ дамжлаггүй дашаа. Хоёр дахь удамжиг өсгсөн. 3 дугаар гарлаа. Идэрмөнх алсын зайн шидэл дамжлаггүй болсон. Дахин нэг удамжиг хилчид өсгсөн. Инхмандагийн алсын зайн шидэл дамжлагтай болсон. За Инхмандагийн ширүүс татчиад байгаа. За энэ үед дээр багийнхаа 9 оног 3 алсын зайн шидэлийг амжилттай болгож. Яалчгүй багийн тоглолт болохгүй байгаа энэ цаг үед Инхмандагийн хувийн ур чадварыг харуулсан тоглолтуудад багийн оноогоо явуулж байна. Амжилтыг өгсөн алдаа шүглүүлсэн Баямөнхийн алдаа. За 7 дугаар тоглогч Баямөнхийн хувийн алдаа гарсан. За аль багийн алдаа бол 2 байгаа юм байна. За энэ үед дээр 2 баг алдааны асуудалд алдаа маш бага гаргаж тогложээ. 4-4-ийн цаг дуусах 3 минут 15 секунд байгаа. За тоглолт бол хаашаач ирж мэдхээр байна. Инхмандагийн нээж дараас 2 дараасан алсын зайн шидэлт дамжлагтай бодог бол ер нь тоглолтын тооны харьцаа тэнцүү байх байлаа. За Инхманда бөмбөгийг тоглолтод орцуулсан Идэрмөнх бөмбөгтөө Сумын газар. За нийлээ ойрхон шагшамгаалж байна да. Бөмбөг тассан. За энэ үедэр 6 7 дахь маш олон удаа бөмбөгийг тасалж байгаа. Хамгаалтан дээр нэлээд анхаарал төвлөж байгаа. Цэндэгийн Баямөнхийн 2 оноо. За Баямөнхийн довтлогоо. За энд Сумын газар орж ирээд доор Баямөнх төгсөн оролт гүйцэтгээд цолгоолцаад 2 оноо авсан байна. 79 оноо. За 7 дугаар тоглогч Баямөнх нэмэлт нэг шидэлтийг үүсгэнэ. Шидэлт амжилттай болсон. За 5 онооны зөрүүтэй болгож ортулсан. Идэрмөнх ямар их дүмгөө орчваа. За заслаад ирсэн. Алдаа. Гансгүй алдаа. 2 дугаартаа баруун мөсийн дайчдын гансгүй алдаа. За хажуун шугамс Инхманда бөмбөгийг тоглолтод оролцуулахаар. За Бимбарагчийн довтлогоо гараа. Бимбарагчийн өрнийн тоглолтод төдийлөн сайн харагдах байна. Эрхэнбаяр Бакханшгүй. Яа Инхмандагийн алсын зайн шидэл дамжлагтай болсон. Баямөнх довтлогоонд за гой дамжуултууд нэрсэн. Ганцхийн бол нь шалтаад өгчүүл яхаас юм бол шулуун нэрсэн дамжуултыг хараахан хүлээж авчихсангүй. 20-ийн тооны ирсэн 80-85 байгаа. За Идэрмөнх Ирхмээ заслан тавьсан
Наранбаатар гарч ирсэн байгаа юм байна. Бимбарагчаа нэгийг яа нэлээд контакт алдаа гарсан. За Бимбарагчаа нэг хамгаалагчийг зөөрөд өнгөрсөн. Сумын азрын алдаа. За ер нь бол амархан оноо өгөхгүйгээр л алдаа гараа зогсоо илгэсэн шийдвэр гаргасан байна. Бимбарагчаа эхний шийдэлт. За энэ тоглолтын ер нь Бимбарагчаа төдийлөн тоглолтоо сайн гаргаж харагдахгүй байна да. Өнгөрсөн жилийн лигийн мөнгөн медаль авч байсан Неткомагийн бүрэлдэхүүнд. За бас маш сайн оноо авч байсан. За 20 шийдэлт амжилттай. 86 оноо. Ансүх тоглох амжилтгүй 2 дахь боломжийг үүсгэх нь. За Бимбарагчаа самбараас мөнгөийг аваад энэ удаа явартаа шилжиж өөрсдийн самбараас мөнгөийг авч чадлаа. Өдрмөнх Бимбарагчаа энэ хоёрын өдөөс нэг дараад иргэсэн. За алдаа гарсан. 4 дугаар төлөвч алдаа. За сая удаа ялцгүй алдаа байсан. Камерын дээр байгаа. За Бимбарагчаа нэгийг гаргаад ирсэн. За 4 дугаар төлөвч. Алдаа гарсан. За дээрэс нь талбайч бас чөлөөлж байгаа юм байна. За техник алдааны нэг шилдэг 2 шилдэлтөө инх маллаг үүсгэн. За 4-р өдөр шөрөвс таад байгаа. За гэхдээ бол багийнхаа шийдвэрлэх оноодыг яалтчгүй инх маллаа явуулж байна. 87 оноо. 87-80. За одоо Бимбарагчаа алдааны 2 шилдэлтийг үүсгэнэ. За дайчтын 4 дугаар төлөвч алдаа өдөө зөвшөөрөхгүй бас шигштэй марга техник аваад. За улмаар алдааны асуудал талбайч өдөөсөн. За Бимбарагчаа эхний шилдэлтээ алдаж байна. За Бимбарагчаа 2 дахь шилдэлт. За 2 дахь шилдэлтийн удаа амжилттай болсон. За Гансүх Баямөнх шууд 3-аас явуулсан. Довтлох амжилтгүй. 2 дахь боломжийг мөн үүсгээд дээш явсан. Инх хоёр. За дайчт энэ үе дээр бол харьцангуй самбарын тэмцэл маш сайн байлаа. Өөртөө ч олон ч удаа 2 дахь боломжийг үүсгэлээ. Мөн нөгөө хамгаалалт сайн байсан. 7-8 ч удаа орон төсчвөө. За тэгээд 3 дахь үе, эхний 3 үе тааруу төгсснөө 4 дахь үеийн нөхсөн боловч одоогоор 7 оны зөрүүтэй тоглоод. За энэ шидэлтүүдээ алдмааргүй байна. За шидэлт амжилттай болсон. За эхний хагасд бол олон шидэлтийг алдсан дайч. За Эдэрмөнх. За Бимбарагчаа 3 задлсан. Эдэрмөнхийн алсын зай шидэлт амжилттай шүгэл дуурсан байсан. За тооцохгүй байна. Довтлохны 3 секунд. 88-80. За 1 минут 25 секунд үлдсэн сүүлийн Гансүх доош өгсөн. Баямөнх 3 задлсан. Яа, Сумын азрын шидэлтүүд яг энэ шийдвэрлэх үед л ормоор байна да. За инх манда хурдновхон гарч ирсэн 2 оноо. За нэг За Бимбарагчаа инх Эдэрмөнх. За сүүлийн 1 минут 8 оноо 0. За бөмбөгөө хилчт байгаа.
Идэрмөнхийн алсын зай шидэт амжилттай болсон. За түрүүн шигэл дугаараа тооцоог бол энэ удаа 3-аас шидэлтэй амжилттай болгож байна. За мөн бас л 2 дахь боломжийг үсгээд дэш явсан. Довтлох амжилтгүй. Яаж та анханасаа бас яг ийм самбарын тэмцэлтэй тоглосон бол тоглолт ойрхон магадгүй илүү ч явах бай да. За тоглолтын цэгийг Идэрмөнх тавьж байгаа юм байна. За Хилчимбагийн хоолунд тоглогч Идэрмөнх тоглолтын цэгийг 2 дараас алсын зэжлэлтээр тавьчлаа. 38 секунд болцсон. Тоглолтын тооны зөр 14 болж улам холдсон. За энэ тоглолтод ер нь довтлогод төдийл нь харагдахгүй байсан Идэрмөнх. Эцсийн мөчт бага урагшаа гаргаж 14 зэрэг бий боллоо. Дайчид ихнээсээ бас олон зэрэг дутуудаа болцсон. Тэр нь бол тоглолтын төгсгөл дээр өөрт нь сул тал боллоо. За энэ тоглолтын дараа дулааны харцгууд баг онцгой байдлын аврагш багтаа тоглоно. За спортын тэмцээн урдаа усаг тус цөөн болж байсан. Энэ удаагийн тэмцээн урдааныг зааланд маш олон хүн ирж үзэж байна. Заалны ямар суудлал дүүрэн байна. Улс лигийн нээлтийн тоглолтууд яг одоо Хэдийн зэргийн тэг хөрсөн 45 ангийн спорт зааланд явагдаж байгаа. За Хэдийн зэргийн тэг хөрсөн 45 анги спорт заалаа бас засварлаад шал юм стандарт нийцсэн гоё шалтаа болсон. За дамжуулалтыг гараад өгсөн ганц ихийн дамжуулалтаар 2 оноо. За сүүлийн 30 секунд. За Адил баг нь тоглолтын үр дүнтэй ер нь эвдэрч явах шиг байна. За бастлыг бөмбөг алдалтын үе. Ганц хордон тоглоом цаслах амжилтгүй. Дахин нэг 2 дахь боломж. Мөн амжилтгүй. Самбрасинг мандаа авсан. Сүүлийн 15 секунд. За бөмбөгөөрөө дуусах баха. Их бол таттай ах юм дөө. Татаач. За 10 дугаартаа Хэдийн зэргийн тэг хөрсөн 44 анги Хилчимбагийн тоглогч, холбон тоглогч их мандаа. Энэ тоглолтын баатар. Энэ тоглолтын шилдэг тоглогч бол байна. За 4-р түүний ээж дараас алсын зай шидэлтүүд нь оноо ойрхон болоод байх үед багийнхаа оноог урагш болсон. Хаад ундаа гэж. Энэ гоолфаад. Аач. За батарейдаа жоохон чекчээ.